За сайн байцгаана уу. Гадаад ажилтны төвийн дэрэгдэх Дөрвөн Бэрх клубээс мэдчилж байна. Манай Дөрвөн Бэрх клуб маань сайн үлсний төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. Тэгээ энэ удаад бид 2017 оны 5 сарын 21-ний өдөр Солонгос улсад зүрхний хагалгаанд ороод эмчилж байгаа бяцхан ариун зүл охины эмчилгээний төлбөрт зориулж сагсад тэмцээн зохион байгуулж байгаа. Тэгээд эндээс орж иж байгаа бүх хандуудыг бяцхан охиныхаа эмчилгээний бүгдийг 100% хандуулахар болж байгаа. Одоо энэ хүү цагсны тэмцээнээр та бүхэн одоо ирснээрээ Хана банкны үйлчилгээ авах, карт нээлгэх, данс нээлгэх, тэгээд мөн хуулийн хөдөлмөрийн хуулийн зөвлөгөө үнэгүй авах, дээрээс нь соёлын хакугийн талаарх мэдээллийг авна. Бас Азийн суглаа суглаж аттан болно. Дээрээс нь бас Монгол хуушураа ирж амтлах юм шүү. Тэгээд Сиран энэлгээс бас ирж сахарын шинжилгээ үнэгүй авах байгаа. Тэгээд та бүхнийг монголчуудаараа бөөнөрөө одоо Солонгост байгаа бүх монголчуудаараа 5 сарын 21-нд соёлын хакугийн гадаах талбайд уулзцгаая гэж уриалж байна. За тэгээд бид нар энэ 5 сарын 21-нд явагдах одоо энэ хүү одоо тий Сагсан бөмбөгийн тэмцээнээр дамжуулаад орж ирсэн бүх ашигын мөнгийг бид нар Ансанд хотын Кориодын сургуулийн эмнэлэгт хэвтэж байгаа. Ариун зүл гэдэг охинд одоо 100% одоо ингээд бид нар хандилах байгаа. Сагсан бөмбөгийн талаарх мэдээллийг илүү сайн тодорхой одоо авахыг хүсэж байгаа бол та бүхэн Солонгос дахь Дөрвөн Бэрх монголчуудын клуб гэсэн нэртэй Facebook группээр дамжуулж бас мэдээлэл авах боломжтой. Мөн бас удахгүй The Work Studio болон мөн MJL радиогоор дамжуулаад хүртэл энэ мэдээлэлүүд маань одоо түрүүчээс ингээд засагдаж эхэлж байгаа. Тэгээд та бүхэн нэг энэ бяцхан охин туслах үндсэн дээрээс та бүхэн бидэнтэй нэгдээд нэг өдрийг бас хамтдаа хөгжилтэй өнгөрүүлээд бас нэг охинд одоо бүгдээрээ хамтдаа сэтгэлийнхээ зүгээс тусалцгаая гэж та бүхнээс хүсэж байна. Тэгээд энэ өдөр та бүхнийг хүрэлцэн ирж бидэнтэй хамт нэг өдрийг өнгөрөөгөөсэй гэж та бүхнээс хүсэж байна. Үргэлжлүүлээрэй монголчуудаа.